Монгол улсад агаарын тээврийн либералчил ялангуяа тээврийн салбарт хийгдэж байна. Яаж хийх ёстой? Энэ либералчлал Монгол улсын эдийн засагт ямар нөлөө авчрах юм? Яг либералчил гэдэг яаж ойлгож байгаа? Энэ хоёр хүмүүс балансалж хармаар байгаа юм л да. Тэгэхгүй бол ингээд монголчууд ямар ч мэдэх ийм мэдээлэл орчинд амьдардаг улс те. Агаарын тээврийн салбар гэдэг том байгууллага шиг боддог. Агаарын тээврийн либералчил Та энэ либералчлалыг яаж харж байна өөрийнхөө өнцгөөс? Аялал жуулчлал хөгжихгүй байгаа цорын ганц шалтгаан нь бол одоо энэ агаарын тээврийн салбараасаа бид нар боомлогдоод ингээд яваад байна гэж яриад байдаг. Тэгэхээр энэ нь өөр аялал жуулчлал салбарт яаж уягдах юм? Хойл одоо эхэлсэн эхлэх үнэ үү? За. Яг би бас нэг жоохон дутуул яриад ах шиг санагдаад. За ингээд өнөөдрийн Агаарын тээврийн либералчлалын талаар хүндх болно. агаарын тээврийн либералчил гэдэг бол Тэгэхээр бид нар либералчлал гэдгээ юу гэж ойлгоод байгаа юм бэ гэдгээ нэг товчхон хэлчихье. одоо ярьж байгаа цаг хугацааны хувьд ч гэсэн энэ бол минийхэр бол маш орой сүлд ярьж байна. Хүссэн ч хүссээгүй ч бид ийм өрсөлдөөнд орно. Одоо бараг л 2000-ад оны ихэр энэ либералчил гэдэг энэ зохицуултыг хийх ёстой байсан тийм ээ. За 3 2 1. За та бүхэн өнөөдөр агаарын тээврийн либералчлалын талаар хүндх болно. Одоо либералчил гэж бид нар юуг ойлгоод байгаа гэхээр Аливаа либералчлал гэдэг зүйл бол тухайн салбарт байгаа аливаа хориг саад хязгаарлалтыг л багасгах чөлөөлөх. одоо Монголын иргэний агаарын тээврийн бодлого гэж байна тийм ээ. Тэр иргэний агаарын тээврийн бодлого маань Монголын бодлого юун дээр одоо тогтцоод байна гэхээр МЯТ гэж манай төрийн өмчт авиа компани дээр ерөнхийдөө тогтцоод байгаа. Тийм. Энэ МЯТ компанийн хувьчлалыг хийн гэдэг маань үндсэндээ бол одоо нэгдүгээр агаарын тээврийн либералчил бол. Тэгэхээр либералчлал гэдэг зүйл өнөөдөр яригадаад өнөөдөр хийгдэх гээд байгаа зүйл биш ээ. Өнгөрсөн хугацаанд дээрээс Монгол Улсын агаарын тээврийн салбар либералчлагдсаар ирсэн. Нэг зүйл бол тодорхой байхгүй. Өрсөлдөө өнөөдрийн бидний алхаж байгаа нийгмийн гол түлхүүр мотивац. Өрсөлдөөнгүй салбар маань бол ер нь заавал ийм загсан байдалд ордог. Өрсөлдөөн байхгүй болохоор үнэн өсдөг, чанар мууддаг. Энэ бол яг одоо манай агаарын тээврийн бас нэг өвчин болоод байна. Яг дотоод нислэгүүч гэсэн ер нь хараад байхад бол бас өндөр үнэтэй байна. Одоо Улаанбаатараас Ховд руу хөдөө нисэхэд бол одоо 400-500 мянган төгрөгөөс доош хөл одоо төлөх жишээтэй. За нэг одоо Баруун аймаг руу нислэгийг бол одоо 2-3 газар зогссон жишээлбэл аюу удаан явна ч юм уу. За төмөр замыг бүр ярилтгүй одоо ингээд Улаанбаатараас дархан орох юм бол хонж явж байгаа жишээлбэл. Одоо энийг юу гэж одоо ойлгох вэ? Жишээл одоо орчин үеийн дэлхийд даяар өндөр хурдны галт тэргүүд байхад билет ерөөсөн МЯТ компани хэдээр зардаг. Дараа нь энэ кассууд хэдээр манайхан чи ер нь ашиг олно гэхээр нэг 100-200% ашиг олох гэдэг юм лээ. Гадаадд компаниуд бол нэг 15-20% л ашигын төлөө ажилладаг байхгүй. Харамсалтай нь аялал жуулчлалыг хөгжихэд өнөөдөр Монгол улс руу ирж байгаа нислэг бол өнөөдөр нэг хитгэн авиа компани, хитгэн цөөхөн нислэг. Тэгээд дээр нь Монгол мэдээж одоо юу гэдгийг зуны одоо нэг хэдэн сард л илүү тааламжтай гадны жуулчдыг хүлээж авах боломж нь өнөөдрийн байдлаар бол байгаа нь өнөөдөр аялал жуулчлалыг хөгжүүлэхгүй. Аялал жуулчлалыг хөгжихгүй учраас яаж ийм гэхээр одоо өнөөдөр ажлын байр бий болохгүй. Өнөөдөр Монгол улс хүн амтайгаа адилхан 3 сая орчим жуулчин авчаад бол энэ салбарт 450 мянга орчим хүний ажлын байр бий болох боломжтой. Би тэр талаас нь харж байгаа. Тийм би бол энэ чөлөөтэй ирээд жуулч тасгаж байгаасаа л гэж бодож байгаа. 450 мянган хүн ажилтаа орлоготой байна гэдэг бол өнөөдөр бидний яригдаад байгаа агаарын бохирдол, хөрсний бохирдол, ажилгүйдэл, ядуурл бүх асуудлыг ер нь бараг шийдэх боломжтой л гэж харж байгаа. Тэгэхээр таныг агаарын тээврийн салбарт ажиллаж байгаа маш олон хүн одоо харж байгаа. За тэгэхээр энэ бол багаараа ажиллаж ийж бид нэр багийн тоглолт хийж энэ салбарыг шинжлэх ёстой. Үүнийг төр хувийн хэмшил хамтдаа ойлголцоод л хийх ёстой. Бүх компани, танга нийлүүлдэг, одоо туслан гүйцэтгэгч энэ салбарт ажиллаж байгаа төрийн болон төрийн хувийн хвшлийг хийдэг юм. Тэгэхээр энэ хүмүүст бидний яг таны шийдвэр бол маш чухал болчиход байна л дээ. Юунд итгэх хэвтэй, та бас юунд итгүүлэх хэвтэй тийм. Яг юуны төлөө бид нэр угшаад явах хэвтэй. Бид нар яг очиж байгаа цэг юу юм тийм. Төрийн төлөө ажиллаж байна гэдэг юм аа бид нэр итгүүлэх хэвтэй. Бид төрийн төлөө ажиллаж байгаа шүү. Хүний төлөө ажиллаж байгаа шүү, иргэдийн төлөө ажиллаж байгаа шүү гэдгийг л бид нэр итгэл үндэстэй байх хэрэгтэй. Гаргаж байгаа хуулиа тэгж гаргах хэрэгтэй. Гаргаж байгаа дүрм журмаа тэгж гаргах хэрэгтэй.
Жишээ нь одоо нэг мэрэгчлэнгээс асуухад нэг одоо газрын даргаас асуухаар сайдаа дарга энэ бол болохгүй л гэдэг байхгүй. Гэхдээ яагаад болохгүй гэж. Гэхдээ тэр яагаад болохгүй гэхээр тим дүрмтэй тим журамтай л гэдэг байхгүй. Болдгоо маань наад чинь. Гэхдээ тэр дүрм журмыг бид нэр өөрсдөө батлуулсан шүү дээ. Өөрсдөө тэрийг санал болгож, өөрсдөө засгийн газараа, өөрсдөө их хурлаар оруулж ийм байх ёстой гэж батлуулчаад тэгээд буцаад ирсэн хойно нөгөөдхөө бариад иргэнийхээ өдөөс тэрийг харуулаад суугаад байгаа шүү дээ. Уучлаарай ийм болдгоо шүү гэдэг. Тэгэхээр тэр хүн анханасаа дүрм журм батлахаасаа эхлүүлээ. Тэр дүрм батлах, тэр одоо хуулинд өөрчлөлт оруулахдаа тэр хүн иргэдийнхээ өнцгөөс бид нар явдаг ийм зарчимтай байх хэрэгтэй байхгүй. Тэр юм чи нэг компаниг бид нар Монгол улс хамгаалаад ингээд яваад ах уу эсвэл улс орныхоо эрх ашгийг нэгдүгээр тавих уу гэдэг энэ юм а бид нар одоо айгуу сайн бодож эрүүл саруул шийдвэр гаргаж үнэхээр улс орныхоо эдийн засагт бид нар одоо энэ аялал жуулчлалаас ордог орлогыг нэмэгдүүлэх гэвэл энэ либералчлал гэдэг юмыг заавал хийх хэрэгтэй. Агарын тээврийн салбар гэдэг том байгууллага шиг боддог. Энэ нь өөрөө иргэдэд Монгол улсын хүн амд ямар нөлөөлөл үзүүлдэг юм бэ гэдгийг тэр болгон хүмүүс бас ойлгож мэдэхгүй байгаа юм л да. Та яг сайн нэг өнцгийн зөв хэлчих шиг болоо. Агарын тээврийн салбар гэхээр монголчуудын маань хувьд бол үнэхээр нэг тийм том гоё салбар, мундаг салбар. За дээрэс нь бол одоо юу гэдэг мэрэгжлийн өндөр түвшинд бэлтгэгдсэн. Тэгээд нэг ийм одоо хүн хүрэхэд одоо хөндийч гэдэг юм уу те хүн хүрэхэд одоо тэр дээр үеж идэг нэг ийм том салбар гэж л бас ойлгоод байна. Үнэхээр тэрний хувьд бол тийм. Үнэхээр сайн салбар өндөр түвшинд хэрэгжсэн олон улсын одоо экологийн тэр шаардлагад бол нийцсэн тэр хэмжээнд бэлтгэгдсэн болсон хүчинтэй өндөр юу компани бүхий өндөр одоо ийм салбар гэж. А гэхдээ нөгөө талын өнцгөөс бид нар харах хэрэгтэй байхгүй. Ер нь ард иргэдийн төлөө бид нар ажиллах гэж энэ салбарт орж иж байгаа шүү дээ. Ард иргэдийн төлөө одоо сайд хийж байгаа шүү дээ. За агарын тээвэр дээр хоёр дахь хэрэг ашиг байгаа. Монгол улсын иргэд өнөөдөр нэг л өөрийнхөө агарын тээврийн компанитай байх ёстой үндэснээ. А хинвэрээр дамжиж Монгол улсын иргэд л явна. Тэгэхээр энэ иргэдийн хувьд бол одоо тэнгэр туссан үнэтэй ийм нөхцөл байх юм бол энэ бол үнэхээр өнөөдөр амьдралын төвшөнт өгөөж тэр иргэдийн дэлхийдээ харьцагтай сонирхолтой холбоотой байж болохгүй. Тэгэхээр энэ хоёр эрх ашгийг яаж нийцүүлэх вэ тийм ээ? Яаж нэг үзүүрт одоо шийдлийг олох вэ гэдэг бол өнөөдөр амин чухал асуудал. Тэгээ энэ дээр бол би агарын тээврийн одоо салбарын шинжилгээг янз бүрийн гоё нэр өгж болно. А эцсийн эцэд энэс бол иргэн хожих ёстой, улс хожих ёстой. Жишээ нь бид нэр аж ахуйн нэгжүүдтэй уулзалт хийгээд явж байхад ерөөсөн маш том хүнд суртал нэг зөвшөөрлөх нэг одоо онгоц нисэх одоо юу гэдэг тэр итгэмжлэг юм өгөхөд бол тэр нь болохгүй энэ болохгүй гэж тойруулж байгаа. Тэгэл одоо хаагаад явуулчихдаг л гэж байгаа байхгүй. Гэхдээ тэгэл орж ирээд сая бид нар шуурхай хийгээд бүгдээ сонсоход бол чинь болцоотол зүйл гэж байгаа шүү дээ. Тэгээ хийхээр дүрмэн дээр хаалт. Тэгвэл тэр дүрмийг өөрөө хийгээл хаацсан шүү. Тэр дүрм задлыг болохгүй байгаа юмнуудыг нээж өгье л. Тийм болохоор нөгөө мятыг хамгаалсан бодлого нь одоо манай иргэний агарын тээврийн үндсэндээ бодлого болчихсон. Тэгээд либералчлал гэж байгаа бол мятын хөвчлөөс эхлэх хэрэгтэй. Гэхдээ мэдээж одоо чи монопол байгаад дэж болох уу, монопол байхыг хүсэж байгааг үл хинч хүсэж байна гэж хариулах бах те. А гэтэл агарын тээврээс өөр салбарт өнөөдөр тийм монопол салбар гэж байна уу? За шин гар утасны одоо ингээд гар утасны компаниуд гэвэл Монгол улсад 3 сая хүн амд 4 гар утасны оператор байна. 3 сая хүн амтаа зах зээл дээр арилжааны 14 банк байна. Монгол улсын юу гэдгийг одоо хөгжлийн банк гэдэг ингээд нийт одоо 15 банк үйл ажиллагаа явуулж байна. Өөр өнөөдөр юу гэдгийг ямар салбарт өнөөдөр яг тийм яг ганцхан одоо компани үйл ажиллагаа явуулж байгаа салбар байна. Энэ бол нөгөө шодрог антимонополийн хууль, шодрог өрсөлдөөн гэдэг юм багхгүй байгаа шинж тэмдэг байхгүй. А тэгээд өнөөдөр манай энэ юу гэдгийг монголчууд чадварлаг, авиаслаг тийм хүмүүс. А тэгэхээр өнөөдөр мятын хамт олон ч гэсэн үнэхээр тэр чөлөөтэй өрсөлдөх боломжийг олгоод өгвөл манай мятынхан бол чөлөөтэй айгүй мундаг өрсөлдөж би бол чадна гэж харж байгаа. Яг энэ л саяхан болж өнгөрсөн эдийн засгийн форум ажлаа хандуулсан их том олз хүчээ хамтдахыг гэдэг нэрийн дор хийсэн шүү дээ. Тэгэхээр энд байгаа боломж хүчүүдэд нэгтгэжээж одоо улс орныхоо үйл ажиллагааг онцсон бодлогоор иргэнд ач тустайгаар явуулъя гэдэг зүйл шүү дээ. Энэ агарын тээврийн салбарын өрсөлдөөн бол ер нь олон улсад нэлээд тийм нээлттэй болж байгаа хэлбэр.
хүссэн ч хүссээгүй ч бид энэ өрсөлдөөнд орно. Энэ либералчлалд яг энгийн үгээр жирийн малчин аяг ойлгомжтой ярихад энгийн үгээр либералчлал, агарын тээврийн либералчлал бид нар энийг агарын замаа нээх гээд олон урсгалтай болох гээд ингээд энгийнээр ойлгоход энгийн малчин яаж ойлгох хэвтэй. Нөгөө аялал жуулчдын салбар, нөгөө морио унах, цүүгээ зарах, нөгөө иргэдэд яг ямар ач холбогдолтой. Энийг нэг яг ойлгомжтой ярьдаг. Энгийнээр либералчлал гэдэг тэгвэл одоо энийг Тэрдэн гэдэг сайд нэг хэдийн хаалттай байсан юмнуудыг нээж юм байна гэж ойлгож байгаа. Хаалттай байсан юмнуудыг нээж юм байна. Хувийн хвшил орох одоо болцоогүй байсан ингээ хаг айцсан байсан юмнуудыг нээгээд өгч байгаа юм байна гэж ойлгож байгаа. Шатхуун гэдэг юм уу тэрэн дээр нь бол монопольчл бий болоод нэг компани очоод ингээ ноёлоод ингээ барьцсан байсан бол тэнд нь задлаад өрсөлдөх чадварыг бий болгоод хажуугаас нь хүн төлөхөд оруулчих юм гэж ойлгож байгаа. Ийм зүгээр энгийн нүдээр явахад бол бидний одоо нэг яриад байдаг одоо юу гэдэг нэг хэсэг бүлэг хүмүүсийн үйл ажиллагаач гэдэг юм уу. Нэг хэсэг бүлэг хүмүүсийн одоо тэнд очисон одоо тансаглалыгч гэдэг юм уу. Энийг зогсоож ил гэж шууд ойлгож байна. Тэгээ Мяти өөрийнхөө жаргал зовлонгоо энэ том аялал жуулчлалын салбарын тээг болгосон юм харагдаад байгаа байхгүй. Гэтэ энийг чөлөөлөгсөн тийм бодлого явуулж байгаа харагдаг. Том зорилго нь бол ягаар байхгүй зөв. Ямар арга зам хийж одоо чи ядаж бензиний үнийг яаж бууруулах юм? Зөвхөн бид нар Оросоос Монголын нэг л компани хүн болгоо мэдж байгаа нэг компани ингээл бензинийг авах юм урт хугацааны болон монополийн гэрээ хийцэн байх жишээ нь. Шатхууны үнүүд бол өндөр. Одоо онгоцны нэг тийзийг бүрдүүлэхэд шатхууны үн ихэнх байр суурийг эзэлдэг. Бид нар шатхуунаа дандаа л одоо их өндөр үнэтэй авдагтай холбоотой. Ерөөсөө одоо цаашдаа бол төр бол энэ дээр шатхууны асуудлыг бол зангидж авахгүй бол үнэхээр болохгүй болсон. Тийшээ ямар ч бензиний компаниуд орч чадахгүй болцсон тий. А энийг бид нэр яхаа эсвэл дандаа Оросоос юм өндөр үнэтэй бензин авч явах юм уу? Тэр монополчл тогтоосон хуулийн бодлогын заалт байна шүү дээ. Энийг заашгүй задлах хэрэгтэй. За 3 дугаарт энэ компаниуд ажиллах амьдрах болцоог нь хангах ганц хүчин зүйл болсон түвшний асуудал. Монгол улсад бол яг өнөөдөр бидний хувьд бол хүндрэл үүсэж байгаа юм чинь түвшний асуудал байна шүү дээ. Тэгэхээр түвшин дээрээ дахиад нэг алхам хийгээд үзье л. Өрсөлдөөн бий болгох үзье. Түвш бол нэг монопол нэг газараас түнцэндээ хамааралтай болсон. Хойноос одоо орж ирдэг. Тэгээд тэр нь одоо үнэ тогтоох юм бол тэгэл тэр үнээр л бид нар орж ирдэг. А мэдээ зөвхөн Оросын холбооны усаас импортлж байгаа. Учираас нөгөө мэдээж үгдгийг нөгөө тал нь 100% Монголыг хангаж байгаа учраас мэдээж нөгөө нэг сая яригдаад байгаа монопол байдлаа хадгалаад байна шүү дээ. Тэгэхээр монопол байхаар юм үнэтэй байгаад байгаа гэдгийг нотлогоо чинь энэ юм биш үү? Энэ тэгэл энэ дээрээ жинхэнэ стил либералчлах хэрэгтэй шүү техний ээлжинтэй. Энэ бол ерөөсөө нэг талдаа эмнэл энэ шатхуун нийлүүлэлтэн дээр либералчлаад олон компаниуд оруулж өрсөлдөөн зарлаад энэ үнээл ямар ч байсан дэлхийн зах зээлтэй адилхан үнээр авдаг болох хэрэгтэй. Юу гэж Монгол улсын өнөөдөр тэгвэл өөрсдөө нефть бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байжээж нефть бүтээгдэхүүнийх нь үн хямдраад тэгээд өнөөдөр Мятийн плетийн үн хямдраа гэж ярьж байгаа бол өнөөдөр тэр нь хизээ юм бэ? Шатхууныхаа асуудлыг бол тэр шинэ нисэх бодол дээр бол арай ондоо байдлаар өрсөлдөөн бий болгоё гэдэг. Одоо бол Оросоос орж иж байгаа. Тэгэхээр өөр одоо нийлүүлж байгаа компаниуд юу байгаа? Урд хойноос оруулж ирэх болцоонууд юу байгаа? Энэ өрсөлдөөнийг бий болгох гэсэн ийм шийдвэр гаргаж явна гэж бодож байна. Германд бол Люфтханза гэж үндэсний тээвэрлэгч. Тэгэхээр хүчтэй хүчирхэг тэгээд үндэснийхээ одоо хамгийн одоо нэрийн хуудас болсон компани байна. Герман улсын иргэл Люфтханзагаараа л нисдэг. Люфтханзагаараа нисэхдээ хямдхан нисдэг. Тэгэхээр энэ болцоог бол чин Герман улсын туршлага бол харуулж байгаа байхгүй. Энэтэй адилхан өөр олон улсын туршлага бий. Өнөөдөр бид тэр тусмаа үндэснийхээ агаарл тээвэрлэгчийг өнөөдөр бид зөв хөгжүүлээд зөв түншүүдийг оролцуулаад ингээд аваа явах юм бол өнөөдөр Монгол шиг юм одоо жижиг одоо хүнцөөтэй улс орнуудын агарын тээвэрлэгчид тийм одоо Арабын, Эмиратын гэдэг юм уу, Катарын гэдэг юм уу тийм Сауди Арабын тэр хавьд байдаг олон жижиг улсуудын тийм ээ тээвэрлэгчид бол өнөөдөр дэлхийн томчуудад өрсөлдөж байна. Би бол Мятыг шөмжилж байгаа юм биш. Гэхдээ бол одоо ингээл бишгүй л одоо хүмүүс онгоцоор ингээл Мятын онгоцоор нисэхэд бол жоох хүүхдтэй хүртэл ингээл
одоо нөмрөх одоо адиал байна уу гэж асуудаг. Тэгсэн чинь адиал байхгүй гэж хэлдэг. Тэгэхээр адиал байхгүй гэдэг нь бол надад өөрөөсөө ойлгохгүй юм л да. Яг гэвэл Монгол шиг одоо нууснаа болортой ийм одоо улс орн бол цөөхөн. Гэтэл бол үндэсний одоо агаарын тээврийн онгоц нь нэг хитэн одоо зорчигчдод зориулж хитэн хүнжил хийж юм уу хийлгэж чадахгүй. Эсвэл хүсэхгүй байгаа ч юм уу. Хүсэхгүй байгаа. Бүр айгүй сонирхолтой одоо сонин гэх юм уу та үйлчлэгээний чанар ямар муу байгааг харуулж байгаа нэг жишээ. Зүгээр одоо ингээд хятад ч юм уу өөр одоо улсын онгоцоор нислэл гэхэд бол тэр нь одоо ядад нэг павраар хийсэн ч юм уу нүүрх юм байж л байдаг. Монголын онгоц болохоор тийм нүүрх юм байхгүй. Тэр нь баг нэгдүгээр ангийн одоо люкс зэрэглэлийн судалдал байдаг юм шиг. Тийм бодолтой. Тэгэхээр тэрийг бол үнэхээр одоо халах солих цаг болсон. Жишээ нь тэр мятын хоолнд өгж байгаа тэр жимсний жүүснүүд гадаадаас авах юм шаардлагатай. Дотоодоос авч шуулна шүү дээ. Тэр одоо ус одоо юу гэдгийг ундаа пивнуудыг дотоодын компаниас авч ийн үгүй. Тэр одоо жишээ юу жимсний чанмал тэр зүгийн бал дандаа л гадаад авч байгаа шүү дээ. Тэрийг ягаад дотоодын юмнаас авч болохгүй гэж. Өнөөдөр төрөөс иргэний засгийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогын бичиг баримт байгаа. Бодлогын бичиг баримтын 3.8 дахь заалтан дээр бол үндэсний агаарын тээвэрлэгч Мят компани одоо үндсэн 2 чиглэлд тийм үү Сеул Бээжингийн чиглэлд бол 2 дахь тээвэрлэгчийг оруулахгүй байх заалт. За 3.9 дахь заалт буюу одоо нэг шугамд нэг тээвэрлэгч гэсэн зарчмыг баримтлана гэсэн ийм 2 заалт байгаа. Улсын хурлын тогтоолоор гарсан баримт бичигт зөвхөн нэг компанид монопол эрх олгох тухай заалт хар дээр цагаанаар бичигдэн гарчээ. Тодорхойлбол төрөөс иргэний нисгэн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогын баримт бичгийн 3.8-д олон улсын үндсэн нислэгийн чиглэлд буюу Улаанбаатар, Сөүл, Улаанбаатар, Бээжин, Улаанбаатар чиглэлд 2 дахь тээвэрлэгчийг оруулахгүй байх хэмээн тусгаалan зааж өгсөн байна. За одоо нууц шүү дээ тэнд одоо хүн болгон анкет барьж ирэхээр л Мят руу илгэж идэг. Мятын даргуул илгэж идэг. Тэнд нэг юм яваад байгаа шүү дээ. Жоох юм байгаад бид нар тэрийг задлах хэрэгтэй. Хоёрдугаар дандаа өргөж одоо энэ тохон дээрээс нь ингээд өргөөд ингэж яваад иж болохгүй шүү. Хоёр одоо Монгол улсын хамгийн их урсгалтай 2 чиглэлд нь болохоор зөвхөн та яв. Мятг яв гэдэг ингээд бүр хуульчлаад өгсөн байна шүү. Тэгвэл энэ компани чинь бүр бодлогоор ингээд дэмжиж ийн гэсэн үг байна. Би бол энийг задлая гэж. 2020 он хүртэл энэ иргэний тээврийн салбарт баримтлах бодлого дээрх байгаа зөвхөн ганц компани ниснэ. Өөрөөр хэлбэл тийшээ Air China, Korea, Мят энэ гурвууд л ийм монопол их өгчээд шүү. Энийг задлах юм. 2 дахь тээвэрлэгч нь оруулах юм. 2 дахь тээвэрлэгч орж ирнэ гэдэг бол тодорхой хэмжээний болцолтой тодорхой хэмжээний үн бууруулаад ингээл орж ирнэ гэсэн үг шүү дээ. Өрсөлдөөн тэнд бий болно шүү. Зөвхөн Мятын асуудал бид нар яриадах нь тэр шиг өрсөлдөөн бий болчихоор Мятын үнэн чинь тэгээд ах юм. Энэ Мят компанийхаа төлөө явах юм уу? Эсвэл одоо үнэн буух гэдэг тэр ард иргэдийн төлөө бид нар энэ алхмыг хийх ёстой юм уу? Тийм болохоор 2020 он хүртэл энэ бодлого дээр бол өөрчлөлт хийнэ. Энийг задлнаа. Өрсөлдөөнд орно. Өрсөлдөөнд орохдоо бид нар агаарын тээврийн компаниуд энэ дээр менежментээ сайжруулах хэрэгтэй. Удирдлагын одоо нөгөө зардлаа бууруулах те бусад зардлуудаа бууруулах хэрэгтэй. За өрсөлдөөн одоо байжуулах техник парк шинжилтүүдээ хийх хэрэгтэй. Ингэж бид нар одоо цаашдаа хөгжинүү гэхээс биш бодлогоор хайрцаглагдаад зөвхөн одоо дотоодын зах зээлээсээ бид хөгжин томорно гэдэг юм бол энэ бол бас харцангуудаа. Одоо дараагийн алхам яг юу хийх гэж байна? Энэ нь Монголын өөрийн үндэсний эдийн засагт ямар ач тустай? Саяхан аялал жуулчлалын форум явсан шүү дээ. Тэгээд тэр форум дээр бол бид нийт тэргуунд бол сая жуулч аавна гэсэн зорилт тавьж байгаа. Сая жуулчингаа та бодоод үз. Нэг жуулчин ер нь та гадаад явахдаа эдэн төгрөг зараад орж ирдэг. $1000 зарна үст. За Монголд одоо $1000 зарна гэдэг унжаар үз. Сая жуулчин $1 тэрбум байхгүй. $1 тэрбум явуулдаг. За яг энэ магадгүй зөвхөн тоон дээр тоо баг. Гэхдээ тоо үзэлд одоо өнөөдөр Мят компани өнөөдрийн хувьд бол хамгийн өндөр ашигтай ажиллаж байгаа жил 50 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байна.
54 тэрбум төгрөг тэнд олж явах уу? Эсвэл одоо тэнд аж ахуйн нэгжүүд маань энэ одоо жуулчдаас 1 тэрбум юу доллар олох нь зүйтэй юу? Өөрөөр хэлбэл 2 их 80 400-аад төгрөгийн одоо орлого Монгол улсад ч орох хэрэгтэй шүү дээ. Энийний төлөө явах хэрэгтэй юу? Сая жуулчин гэдэг бол хүнд. Тэгэхдээ энэний төлөө ядаж бид нар өөрсдийнхөө салбар дээр нэг жоохон либералчилт буюу энэ нээлтийг хийж өгч хэлээ гэж үзээд байна. Оролдоод үзье л дээ. Эцсийн дүндээ аялал жуулчлал бол цаг хугацаа орон зайны хамаарлаас хамаарж байгаа шүү дээ. Бид нар зөндөө олон юм үзмээр байдаг. 3 зүйлд хязгаарлагддаг. Цагтаа байх хэрэгтэй миний амралт тодорхой цагтаа. Хоёрдугаар тэр цагаас хамаарат орон зайд хязгаарлагдана. Тэр бүхнийг даван туулах төсөв мөнгөтэй үжиж аялал жуулчны тухай яригддаг. Энэ дунд нь аялал жуулчлалыг удирдах менежлэн авч явна гэсэн үг. Энийг нэвтлэн гаргаж хийдэг салбар нь агаарын тээвэр. Ер нь бол Монгол улс цаашдаа ямар хөгжлийн замыг авч бодох вэ? Эдийн засгийн хувьд гэдэг ганцхан зүйл дээр л очиж байгаа. Бид нэр аль ч талаас нь бодоод үзэхэд Монгол улсын өөрийн зах зээлийн онцлог, үйл ажиллагаа, хүн ам тэгээд хязгаарлагдмал давуу талууд аль талаас нь бодоод үзэхээр за уул уурхай өнөөдөр айгүй хүнд байгаа байхгүй. Маш их улс төр орсон хардлага сэрдлэгтэй яг үр дүнгуудээ яаж өгөхөд элбэрүүд нь тодорхой ус. Тэгээд нэг хэсэг бүлэг этгээдэд уул уурхай хит их баяжих тийм замуудыг тавиад өгч гисэн. Хоёрдугаарт энэ хөдөө аж ахуй, мал аж ахуй гэдэг зүйл бол бас өөрөө их нэлийн. Яг гэвэл эднэр дээр тулгарч байгаа хамгийн том асуудал зах зээлийн хязгаарлагдмал байдал. Яаж махаа борлуулах уу, өндөр үнцэнтэй байх уу, яаж гурлаа боловсруулах уу, өшөө чанарыг ахиулах уу гэдэг асуудал. Улаанбаатар хотод тулгарч байгаа одоо агаарын бохирдол, ажилгүйдэлд Монголд байгаа зүйлүүд том асуудлууд байж шít. Тэгээ энийг шийдвэрлэдэг үндсэндээ хамгийн өндөр үр өгөөчтэй салбар аялал жуулчлал. Тэгэхээр биднээс энэ дээр аялал жуулчлалыг л ярьж байгаа бол одоо агаарын тээврийн зардлын одоо билетний үнийн асуудлыг ахаад эргэл ярих хэрэгтэй болж байна. Алхам хийгээд үзье л да. Өнөөдөр бид нар бол зүгээр хоосон яриад байгаа байхгүй. Хэрвээ энэ алхамыг хийчихвэл тэнд мят мохоо олчихно гэдэг. Энэ алхамыг хийчихвэл хүнд байдалд орчихно гэдэг. Өнөөдөр бид нар одоо ийм локд улс олчоод биш. Ер нь бол ерөөсөө л энэ хоёр том улсын дунд байгаа нэгдүгээр, хоёрдугаар далаад гарцгүй тэгээд одоо тийшээ нэвтрэх энэ ганц агаарын тээврийн энэ үйлчлэгийн жоохон хаалттай болохоор энэ чинь хаалттай болчиход байна шүү дээ. Энийний цаана тэгээ нөгөөх бидний яриад байгаа аяж жуулчдын юм уу ч яригдаад байна шүү дээ. Өнөөдөр 470 мянган жуулчин иржээлээ гэж бодоход түүнийг дагсан ажлын байрыг 3-аас 5 дахин нэмэгдүүлэх хэмжээний жуулчин хурж ирэхэд л хүмүүс орлоготой болоод эхлэхээр, ажилтаа болоод эхлэхээр нийгмийн том асуудлууд өөрөө шийдэгддэг юм л да. Тэр утгаараа аялал жуулчны салбарыг аль ч улс оронд нийгэм эдийн засгийн хөгжлийн сорилтуудыг шийдвэрлэдэг эдийн засгийн хөшүүрэг гэж дандаа хөгжүүлдэг. Ганцхан улс орноо хөгжүүлэх гэдэг тэр сурталчлага гэдэг гадаад талаас илүүтэй. Тийм болохоор Монголд экспортын буюу доллар үйлдвэрлэх эдийн засгийг бодтойгоор мөнгө олж ирдэг салбарын нэг нь яалтчгүй аялал жуулчлал байгаа. Аялал жуулчлалд ихэндээ хөрөнгө оруулж байгаа. Яг гэвэл бид нэр өрсөлдөгчнөр ихтэй. Жишээ нь одоо Монгол улсын урталт бид нэр 4000 гаруй километр бүгд нь хятад улстай хэлж байгаа. Яг энэ 4000 гаруй километрийн дагуу одоо энэ бүгд нь хятад улс бол маш хөрөнгө оруулалт хийж одоо манай хажуухны Манжуурыг очиад үз. Бүхэл бүтэн Москваг дуурайгаад хийцэн байгаа шүү дээ. Тэнд чинь бол яг нэрэндээ бол Москваг хүнд үзүүлэгч байгаа бол хятадын өөрсдийн дотоодын 4 сая жуулчтай үзүүлэлтээр дулаан аршаанд ирж байгаа үсэн. Нөгөө талаас бол
энэ зүүн хойд Азийн нутгууд баг тэнд очиод матрушка хийсэн маш дээр нь улаан талбай хэдэн гол байшингууд бүгдийг хийсэн. Тэр дотор нь орж байрлаад Орос хоол идээд, Орос дуу сонсоод, Оросын циркийг хажууд нашаанд нь үзээд, Оросын дуучдыг сонсоо явах нь бол баг ялгааг болчиход байгаа юм. Тэгтэр бол тэнд хөрөнгө оруулалт хийсэн учраас тэр зүгийн бүх Орос соёлыг чинь хойдлын манжурын хойноогоо Оросын холбооны улс нь өөрсдөө харьбанд юм хийгээгүй байхад наан хийцэн байхгүй. Тэгтэр одоо бол соёл түүх гэдэг бол хэн хөрөнгө оруулж чадсны бүтээгдэхүүн болчиход байгаа. Тэгээ Оросууд яг бид нар бол энэ Оросууд бас асуудал тавиад байгаа даа биш л да. Гэтэл бид нар Шингисийн түүх 13 дугаар зуун яриад энэ дотроо л үзээд байдаг. Өнөөдөр өвөр Монголын тэр орцод очиод үз. Тэгээд эдгээр чинь Монгол ихлээр одоо нөгөө тэг зарж байгаа улсууд нь энэ ч Монгол шүү дээ гэж тийш аваачдаг. Тэнд бол одоо 13 дугаар зуунд эзэнт гүрний үеийн бүх түүх соёлыг маш томоор хийцэн тэр соёлын ахуйг байгаа. Тэр Азийн, Европын одоо зүгээр нэг шинжлэх ухааны жуулчд биш шүү. Судалгааны айдалчид биш. Зүгээр жирийн жуулчинд бол тэр хангалттай л байгаа байхгүй. Хоолунд нь байж гэн дөө яриадсан зууных нь морь мал нь байж гэн хичнээн тоглог байна. Тэрийг үзчихэд яваад өгч харин Монгол руу орох шаардлага байхгүй. Тэгэхэд Аран Монголын асуудал яг нариндээ бол нөгөө тэр их бүтээгдэхүүнээ хийсэн газар чинь сурталчлахын тулд яг жуулчин талаас нь би ярьж байгаа шүү. Жуулчд бол мэдээлэл авч байгаа. Тэгэхгүй Аран Монголын арай сөргөө гаргах чинь. And my team is below the poverty line. Тэгээ өвөр Монголын тэр их хүчтэй хөрөнгө оруулалтаа хийсэн бүтээлүүдийг харах тэр хүн тэнд нь очиод торчж байгаа байхгүй. Гэхдээ жуулчин ингээд торгохгүйгээр энэ юмыг давж наашаа орж ирнэ гэдэг нь бол биднээс их ухаан шаардна. Билетээ авах гэхлээр нөгөө үнэн өндөр үнэтэй байх юм бол нөгөө хүн ишээ явах уу? Энээс арай баг задлаад тийш явах. Тэгээ менежментийн хийх хэрэгтэй. За тэр тээвэр бол бас нэг асуудал. Ер нь бол одоо манай онд чинь бол тавтагдчихгүй сайхан одоо гадны хүмүүсийг үзчихэр юм биш. Тэр онгон дагшин байгаад гар хүрээгүй онгон байгаад тэгэл одоо тэнгэр дүүрэн ярилцдаг, аниулцдаг од гэж ихтэй юм уу. Тэр өдөө аглаг хөдөө чинь ямар ч чимээ энерги хүн амрах тэр сайхан одоо халуун аршаанууд байд юм уу тийм. Үндсэндээ агаарын тээвэр бол асуултгүйгээр аялал жуулчлалын салбарыг одоо удирдлага болгож байгаа гол хүчин зүйл мөн. Хөгжлийн 3 том гарцуул хөдөө аж ахуй, аялал жуулчлал, уул уурхай. Энэ гураас хамгийн их ажлын байр бий болгох, хамгийн их валютын нөөц нэмэгдүүлдэг нь аялал жуулчлал. Эндээс эргээд үр ашгийг нь Монголын нийт ард түмэн өөрийнхөө борлуулж байгаа бензинээр худалдаалж байгаа жижиг дунд үйлдвэрлэлээр дэлгүүрээр зөөгч үйлчлэгч гайд жолооч хийдэг тэр ажлын байраар жишээлбэл хангагдаж үр шимийг нь айл болгон хүртэж авах вэ гэдэг тухай ярьж байгаа гэсэн үг. Танд ямар дэмжлэг хэрэгтэй агаарын тээврийн салбар шинжилгээд? За иргэдэд ойлгох юм бол тэр миний хувьд бол урагшаа хараал ажлаа хийгээл явах хэрэгтэй гэж ойлгож байна. Тэр хойно тэр ард баахан юмнууд бичээл явж илэх шүү. Тэрнтэй үзүүлэхгүй зүгээр урдхаа хийгээл явах хэрэгтэй шүү. Энэ салбарыг ийм зүйл хийх ёстой гэж эдгээр талаас нь үзэж хараад хийх ёстой бол хийх ёстой. Ган тээврийн яамнаас Батэрдэн сайдын оруулж иж байгаа саналуудыг дэмжиж байгаа. Ягаад гэвэл энэ ухаалаг санал байна. Бүгдийн задгаа тавьчих биш. Бүгдийг нь одоогийнх шиг бомблоод байх биш. Шатараалтаа шаттайгаар айж маажмаар нэмэгдүүлье. Гэхдээ үндэсний тээвэрлэгчээ хамгаалъя.
Мята бас хамгаалъя. Энэ зөв бодлого л гэж би бодож байгаа.